Монгол улсын их хурал шин даргатай болсон байна. За ер нь бол хүн итгэл зүтгэлээр энэ амьдралыг давж гардаг, явдаг, бардаг гэж бол би хувьдаа бодоод идэм аа. За итгэл ялангуяа итгэл бол заавал хүнд байх ёстой. Энэ юмд итгэжиж ямарваа нэгэн байдлаар тэр итгэл нь бат бүх хатуу байж аж зоригтой байж аж ямар ч цаг үе байсан, сайн ч байсан, муу ч байсан. За ялангуяа тэр муу хүнд хэцүү цаг үед бол зөвхөн итгэл, зүтгэл хоёроор ер нь энэ амьдрал амжилтанд хүрч энэ амьдралыг одоо сайн сайхан болгож ингэж явах учиртай. Ер нь бол юм бас зоригтой, тэмүүлэлтэй, хүчтэй тийм юм бол. Тэгэхээр Монголын ард түмэн бидний бол итгэл бол хизээч алдрахгүй. Тэр нь одоо нэг хувь хүнд ч юм уу, нэг нам ч юм уу, улс төрийн фракц ч юм уу итгэж байгаа юм биш. Үгүй. Монголын заяа их гэж ярьдаг шиг тийм ээ. Бүх тэнгэр бүрд Монголыг ивэх балтугай гэдэгтэй адилхан. Тэрийг одоо үг дээдсийн сүрсүүлд ивэж өөрснөө бид нар хичээж энэ Монгол улс, энэ одоо Монгол орон, Монгол хүн, Монгол хүүхдүүд хүмүүс сайн сайхан амьдрнаа гэж ингэж итгэж зүтгэж амьдрдаг, итгэдэг. Тэгэхээр юу хийх гэдэг нь ихлээр одоо мацхан юм их яриад байгаа тийм ээ олоодаа. Тэр бол юу юм бэ гэхээр хулгай авилгалаа юу. Худлаа ярьж хулгай хийдэг энэ улс орноос бидний хүүхдүүдийн ирээдүгээс авилгал авдаг улс их орноо худалддаг, урвдаг, урвагч, авилгач, худалж, хулгайч нарын тухай яриад байгаа юу нь бол өөр юу ч байхгүй. Тэгээд би энийгээ бол Монголын хөгжлийг гацааж байгаа, Монголыг одоо хүчгүүдүүлж байгаа, үнгүүдүүлж байгаа, залбин өрөвдмөр харагдуулж байгаа цорын ганц учир шалтгаан, заваан балиар шалтгаан авилгал, хулгай, уруулт гурав. Итгэл дөрвүүлж байгаа зарим үйлс гараад байгаа болохоор бид нар итгээд хараад, шаардаад шударгасны төлөө зүтгээд ингээд явахыг би уриалаад байгаа маа. Тэрний юу гэхээр одоо хууль зүйн сайд нь баримттай мэдээнүүд ярьсан. Тэр юу болсон бэ? Өнөөдөр учрал гэдэг хүн их хурлын дараагаар томилогдсон байна. Их хурал дээр бол Монголын ард түмэнд хандаж хэлж байгаа үг шүү. Тэрнийг хэдэн эр төрөө бодох ёстой болцсон. Тал нь дор хаяж айгуул бол асуудалтай тэр их хурлын нэг өөрсдөө дарга нарыг бодцсон хэдэн гишүүдэд бол хэлсэн үг биш ээ. Тэд нар бол яг ясман дээр арчилсан үндсэн хуулийн дагуу бүх Монгол ард түмний илж төлөөлөгч за жоохон шударга ярил ер нь туслах, зарц боолн явах ёстой хүмүүс шүү дээ. Биднэрт амлалт өгсөн, амлалтаа биелүүлэх ёстой. Хариуцлага, маш өндөр хариуцлага өгсөн хүмүүс шүү дээ. Тэгэхээр ард түмэнд хэлсэн үгийг бүгдийг харлаа, үзлээ, уншлаа, сонслоо. Би ганцхан юм ярив. Ганцхан юм ярив. Маш их юм ярьсан байна. Яг нь маш их юм ярьсан байна. Маш зөндөө юм ярьсан байна. Тэр бүх юм чинь учрлын ярьсан, шинэ хурлын дарга учрлын ярьсан ганцхан юм аа. Ганцхан юм. Ганцхан одоо учрлын ярьсан нэг л юм аа. Зайлшгүй тэр ягштал биелүүлэх. Тэр олон юм ярьсан дотор нэг л чухал юм байна. Тэрийгэ биелүүлэхгүй бол бусад бүх биелүүлж бодлаа бол. Тэр нь юу вэ гэхээр Монгол улсын их хурлын нэр хүнд нь бол унаад байна. Монгол улсын их хурлын гишүүдийн буюу их хурлын нэр хүнд нь их хурлын гишүүд хулгайд сэжиглэгдээд шалгагдаад тэгээд байгаадаа их хурлын нэр хүнд унаад байгаа юм бирөөсөө биш ээ. Эсвэргээрээ их хурлын гишүүд шалгахдахгүй давуу ирэх идлээд ямарваа нэгэн хулгай авилгал сэжиглэгчээд бүр баримттай хууль зүйн сайд мэд яриад байхад ингээд шал өөр юм яриад эсвэл ингээд шалгагдахгүй яваад байдаг. Иннээс болж их хурлын нэр их хурлын гишүүдийн нэр бол шалтгаан болсон байна. Ард түмний өмнө гэж ярьсан. Их хурлын шин дарга хуулийн үнэн, туйлын үнэн шүү. Энэ бол туйлын үнэн. Тэгэхээр би одоо шинэ их хурлын дарга учрал байлгах гэж байна. Одоо танай намын таавал одоо бас намынхаа дарга болчлоо. Танай намын хууль зүйн дотоод иргэн яамны сайд маш их хулгай авилгал байж болцсохгүй. Өөр их орны үндэсний аюулгүй байдал занал хийсэн үйлдэлүүд байж болцсохгүй юмыг баримттай гаргаж ирж яриад байна. За танай намын хууль зүйн дотоод иргэн сайд мөн танай намын одоо ерөнхий сайд хоёр хулгай ярьсан. Та наад танхимаас хулгайг байхгүй болгоё гэж ярьж байна. За та бэлэн энэ кейсүүдээр эхлэн хууль зүйн дотоод иргэн сайд ярьж байгаа юм үнэн гэмбрүү байх магадлал өндөр гэж одоо насаараа хуульч хийсэн. Тэгээ сайд болцсон яриад штэ одоо тэр хоосон ярихгүй л. Тэрийг мухарлаад эцслээд наад их хурлаа цэвэрлээрээ зөвхөн тэр тохиолдолд ард түмэн дэмжинд итгэнэ. Бусдаар бол би өмнөх нэг яриан дээр хэлсэн. Бид нар бол үнэхээр үнэмшид хэцүү болцсон. 30-40 жилийн нийт улс төрчид бол маш сайхан юм ярьлаа. Дандаа худлаа ярьдаг. Эргээд хардаа энэ ер нь энэ хэд улс төрчид өнгөрсөн үед байсан энэ удирдагч
одоо энэ дарга нар ерөнхий сайд ерөнхийлөгч нар одоо хинхэн яг шодрог байж чадсан уу, энэ хулгайг эцэлж чадсан уу, чадаагүй шүү. Одоо дахиад бид нэр итгэж байгаа ийм сайхан үг сонсохдоо бол баяртай байна. Гэхдээ бидний итгэлийг л бити алдаарай гэж ярих гэдэг шүү. Тэгээд юу гэсэн бэ гэхээр маш их баярлалтай юм. Ингээд энэ хурлаас бид нэр өөснөө энийг жишг тогтоож одоо буруутай бол энийг ингээд одоо шалгадаг болж ингэж одоо шудраг хэсгийг тогтоож улсын орон ард түмний эрх шиг нэг тавьж ажиллана гэсэн. Зөвхөн энэ заалтан дээр л би хурлыг хулгайч нараасаа цэвэрлэеч. Чод үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн биз дээ. Тэгээд яг одоо ингээд энэ их хурлаасаа эхлэе гэж байгаа бол тэр хууль зүйн дотоод иргэн сайдын тэр ерөнхий сайдын яриад байгаа. Энэ авилгач хулгайч нарт хариуцлагын үүргүүлээд их хурлынхаа даргын хувьд одоо энэ хулгайч, урвагч, авилгалч энэ хүмүүсээс их хурл салж иж ард түмэн Монгол улс орн хөгжнөө. Зөвхөн энэ тохиолдолд зөндөө юм яасан татвар, тэтгэвэр, бизнесийн орчин, санхүүгийн орчин, соёл урлагийг зөв болгох хэрэгтэй. Мэргэжлийн төвшөнд маш сонирхогчийн дорой долдой төвшөнд явж байгаа шүү. Төрийн менежменттэй соёл урлагийнхан. Төрийн менежмент оролцоогүй хувь хүмүүс л одоо бид бүгд харлаа. Би ч гэсэн хааваас 25 жил юм Discovery Channel-аар Монгол улсаас сурталчлаа л явж л. Би өөрийгөө рекламдгүй ярьдаг л болохоос. За энэ хамаагүй. Хамгийн гол нь энэ их хурлаа хулгайч, авилгач, урагчнаас цэвэрлэх хэрэгтэй. Их хурлын дараа болсны дараа ирээл хажуучин зогсоол 6 ахуулаад инээлтэл та хэд энэ хурал дээр ингэж нэг баялаар тэрвэрлддгээ болчих болдгоо. Айгүй муухай харагддээ шүү дээ. Яг нэг бүгд хоорондоо хуйлдсан нэг баялаар хүмүүст шиг бити тэгж байгаач. Бүр балиар тэрвэрлдэл үнсэлцэл заваарад идэв. Аны гар ороод нэг яах вэ ингээд. За яг үнэхээр хоёр дотны найз хүн бол нэг ганц хоёр хүнтэй нэг тэрвэрлэлтэн нээз. Бүгд ирээл нэг хотлоо өчигдөр алцаад л ингээд чи бидээ тулж исэн хүмүүст гэл өнөөдөр нь ирээл тэрвэрлдэл ийм заван болохоор улс орон ч өгч байгаа шүү дээ. Ийм заван юм одоо болиулаач. Хулгайч, авилгач, урагчтаас салаарай. Тэгэн дээр ингээд эврэлдээд ингэж байгаа хүмүүс ч дотор зөндөө байгаа шүү. Шалгуулад, татаад зөв хүмүүсээ тавиач. Нам фракц инээ дэрэг гэхгүй хулгай, авилгал, улс орны эсрэг гэмт хэрэг уралт дээр бол ямар ч одоо талцах нам фракц гэх юм байхгүй шүү. Бүгд нэгдмэл нэг ойлгохтой альч намын альч фракцийн хулгайч урагч байсан хуулийн нэг хатуу хариуцлага хүлээдэг. Тэгвэл хүн болгон тэгш адилхан үйлчилдэг. Энэ заалтыг энэ одоо бүр даварцсан худалч хулгайч авилгачийн хурлын гишүүд сайд дарга нартаа тэгш үйлчилдэг болохын төлөө ажиллана гэж сонсоод ард түмэн бол итгэж байгаа шүү. Яагаад би бас ингэж хэлж итгэж ийм гэхлээр би сайн учрал гэдэг хүнийг бол бүр сайн бол сайн танихгүй. Тэгтээ харж үзэж сонссноор бол энэ хүн бол харж яхад попорхон баг. За хамгийн гол нь юм үзэж бас нүд тайлсан байх магадлал өндөртэй. Үлэн золбин одоо хулгайч биш байх нь магадлал нь өндөр. Ямар ч гэр бүл нь боловсролын салбарт бизнес эрхэлдэг. Энэ бол бас их том зөв үзүүлэлт шүү. Боловсрол соён гэгэрүүлэх ажил дээр бол юм хийсэн. За соёл урлагийн салбарт ажиллаж исэн. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг нь одоо сошиалор явж исэн. Тэгэхээр тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн. Санхүүгийнхаа асуудлыг шийдсэн. Санхүүгийн эрхчлөөнд хүрчихсэн. Дээрээс нь би түрүүн хэллээ. Боловсрол соёлтой байх магадлал өндөр. Үлэн юм үзээгүй, ханж цаддгүй, хулгайч сэтгэлгээтэй байх магадлал бага. Ийм учраас би итгэж гин, зөв юм ярьж гин, гоё юм ярьж гин, итгэл битгий ард түмний алдаараа яг энэ хулгайч урагч золбон луурч тасаа заавал салаарай гэж хэлээд байна. Заавал салах ёстой шүү гэж шаардж байгаа сануулж байгаа ард түмэнтэй нийлж одоо хүсэж байна. Ийм учраас энийг яриад байгаа юм байна. Тэгээ наад захын одоо хамгийн ил тод гаргасан танай намын хууль зүйн дотоод иргэн сайд нь өөрөө яриад байгаа. Ерөнхий сайд нь өөрөө яриад байгаа. Тэр нэг хідэн луурчин хулгайч
асар их тэрбум доллараар энэ Монголын хүүхдүүдийн ирээдүйг хохироосон байх магадaltaй. Энэ соёл урлагийн салбарыг бас маш томоор хохироож худлаа ярьж хулгайж явсан байх магадaltaй. Энэ хүмүүстэй хамгийн ихэнд хариуцлага тооцоод араас нь энэ яригдаад байдаг бүх тэр бузар хулгайч нар, энэ хулгайчнараас, энэ урагчдаас, энэ авилгачдаас бүгдээрнээс нь салаач. Бүгдээрэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй шүү. Тэгжээж зөвхөн энэ тохиолдолд Монгол улс хөгжин, Монголын хүүхдүүдийн ирээдүй гэрэл гэгээтэй болно, зөв болно, шудраг болно. Монгол хүн өөрөө зөв, шудраг, хүчтэй, ухаантай, гоё болно. Зөвхөн энэ тохиолдолд. Тэгээгүй тохиолдолд яасан бүх юм худлаа шүү. Бүх юм бүтэхгүй. Зөвхөн энэ хулгай урвалт, энэ авилгал гурвыг устгаж ийж бусад бүх асуудлууд шийдэгдэн. Тэгжээж л Монгол улс хөгжинэ. Тэгэхээр бууштай байгаараа, хариуцлагатай байгаараа, зоригтой байгаараа бид нар өөрийн бүгд дэмжинэ. Тийм зүгэл юм хийх юм бол ард түмэн дэмжинэ. Өөр биднэрт ямар ч сонголт байхгүй шүү. Зөвхөн тэр авилгач, худалч, хулгайч, урагч нарыг цээрлүүлж, хуулийн хатуу хариуцлага тооцоолж, шорон орон руу явуулахыг явуулж ээж, бодрох ёс тогтоож ээж, тэгжээж л Монгол улс хөгжинэ шүү.